Mortal Kombat тоглоом бусад fighting жанрын тоглоомууд дундаасаа хэтрүүлэгтэй тулаан, харгас эрцгийн аллаг, цус нууж болсон gore элементээр ялгардаг. Харин геймрүүд, фэнүүд түүнд нь хамгийн их татагддаг. Тус тоглоомын амжилтанд хүрэх гол хөшүүргэнч тэрхүү хүчрхийл байсан гэхэд буруудахгүй. Гэвч анхандаа бүх зүйл одоогийн шиг амар байгаагүй. Видео тоглоом бий болсон цагаас одоо хүртэл байгаа асуудал энэ тоглоомыг ч бас хүчтэй дарсан. Хүүхдүүдийг буруу зүйлд уруу татах. Энэ тоглоом үнээсээ болж 1993 онд Америкийн нэгдсэн улсын конгрессээр хилцэгдэж pop соёлд тэр дундаа видео тоглоомын салбарт асар том нөлөөг үзүүлсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр Mortal Kombat тоглоом видео тоглоомын салбарт ямар өөрчлөлтийг авчирсан талаар ярьцгаая. Ер нь бүх цаг үеийн хамгийн шилдэг fighting тоглоом юу вэ гэвэл ихэнх хүмүүс 3 өөр хариултыг хамгийн түрүүнд хэлэх байх. Street Fighter, Tekken, Mortal Kombat. Яг энэ хамгийн шилдэг нь гэж тодорхойлоход субъектив. Энэ 3 тоглоом аль аль нь өөрийн гэсэн онцлог давуу талтай бас фэнбейстэй. Street Fighter гэхэд шууд 2 хэмжээс төлөвлөгөөнд дөрүүдтэй том аркадууд толгойд буудаг. Гэхдээ миний хувьд хүүхдтэй анх үзэж байсан Street Fighter 2-ын бүрийн хэмжээний аниме сэтгэлд хамгийн доод үлдсэн байдаг. Одооны зарим анимег хүртэл гүйцэтгэх хэмжээний хөдөлгөөн зураглалтай. Нэмээд мэдээж Jackie Chan-ын City Hunter дээрх Street Fighter-ын хэсэг хамгийн алдартай шүү дээ. Харин Tekken гэхээр хамаагүй хэцүү тоглолтын механик, 3D fighting тоглоомыг дараагийн түвшинд аваадсан, нэмээд хэд хэдэн аргуу кино толгойд буудаг. Тэгвэл Mortal Kombat гэхэд шууд бичлэгний ихэнх хэлсэн зүйл санаанд орно. Манай Монголд Ultimate Mortal Kombat 3-ыг тоглож өсөөгүй 90-ад оных ингэж бараг байхгүй. Эсвэл арай хойшоо үеийн хүүхдүүд аль нэг Mortal Kombat-ыг тоглож өссөн л байдаг. Тоглоомыг нь байнга тоглодоггүй хэрнээл аль нэг дүртэн дуртай болчихсон байдаг шүү дээ. Энэ тоглоомын дөрүүд, хөгжим, саунд эффект нь ямар ч маргаангүй iconic. Fatality. Гэхдээ л бусад төрлийн тоглоомноос ялгардаг гол зүйл нь тэрхүү хүчирхийлэл болон gore байдал. (1980-ад оны сүүлийн үеэр fighting тоглоомууд дөнгөж хөгжиж эхэлж байсан бөгөөд Karate Champ, Kung Fu Master гэх мэтийн тоглоомууд байсан ч хамгийн алдартай нь Street Fighter байсан. Гэвч 1992 онд Ed Boon, John Tobias гэх хоёр хүний бүтээсэн Midway Games компаниас эрхлэн гаргасан анхны Mortal Kombat тис өөр салхийг авчирсан түүхтэй. Тухайн үед манай ардын үсгэлийн анхны долоо гэдэг шиг Johnny Cage, Sonya Blade, Kano, Liu Kang, Raiden, Sub-Zero, Scorpion гэсэн 7 дүрээр тоглох боломжтой гарч байсан. Бодож жүжигчид тоглосон, этгээд реалистик зурагтай, геймплейн хувьд Fatality гэх өрмөц хөдөлгөөнтэй энэ тоглоом жинхэнэ хит болж чадсан. Мэдээж тухайн үед алидийн байр сууриа олчихсон, аркадыг жинхэнэ эзэлж байсан Street Fighter 2 тэдний хамгийн том өрсөлдөгч байсан. Харин тоглоомыг бүтээсэн Ed Boon, John Tobias нар тулааны урлаг, хятадын түүхэн хүмүүс, нинжа гэх мэт зүйлсд маш сонирхолтой байсан ба Mortal Kombat-ыг бүтээхэд энэ нь маш том дэмжлэг болсон. Сая дурдсан анхны 7 дүрийг гэхэд л ихэнхийг нь бодит хүмүүсээс санаа авсан гэдэг. Жишээ нь Liu Kang-ыг Bruce Lee-гээс, Johnny Cage-ыг Van Damme-аас, Scorpion, Sub-Zero нарын дизайныг гэхэд л хятадын нинжа гэж хэлж болох Lin Kuei-гээ санаа авсан гэх мэт. Харин ихний тоглоом гарснаас ердөө жилийн дараа буюу тоглоомын сиквел болох Mortal Kombat 2-ыг гаргасан. Энэ тоглоом мөн л ихнийхтэйгээ адил том амжилт үзүүлж, өнөөх цус нууж, Fatality хөдөлгөөн Америкчуудын анхаарлыг татаж эхэлсэн юм. Үүнээс болж асуудал улам хурцтаж, Америкийн нэгдсэн улсын конгрессоор, засгийн газар, шүүхийн байгууллагууд хамтран Sega, Nintendo болон бусад видео тоглоом хөгжүүлэгч компаниудтай 1993 оны 12 сараас 94 оны 3 сар хүртэл 2 удаа сонсгол хийсэн. Гол санаа нь мэдээж видео тоглоом доторх реалистик хүчирхийлэл нь бага насны хүүхдүүдийн ёс суртахуунд ихээр нөлөөлж буй талаар. Уг нь бол судалгаагаар нөлөөлөх магадлал нь маш бага гэдгийг байлээ л дээ. Гэхдээ хэн мэдлээ энэ асуудал тэр үед ч байсан, одоо ч байсаар л байгаа. Бүр 1954 онд Comic ном ирчээ авч эхлэх үед иймэрхүү үйл явдал бас болж байсан. Ер нь ямар нэг шинэ медиум гарахад эрчимтэй яригддаг сэдв. Харин тус онд нээлттэйсэн Night Trap, Mortal Kombat, Doom гэсэн 3 тоглоомыг тус хэлцүүлэхээр хамгийн их онцлсон. Sub-Zero win fatality. This is a brief sequence from the Nintendo version. Энэ сонсголоос үүдэж Sega Nintendo 2-ын өрсөлдөөн улам ихссэн гэдэг. Мэдээж энэ асуудалд яаралтай арга хэмжээ авахгүй бол Конгрессоос ямар нэг хатуу арга хэмжээ авна гэж шаардсан. Үр дүнд нь видео тоглоомын салбарт Interactive Digital Software Association-ыг байгуулж, хожим 1994 онд Entertainment Software Ratings Board нэртэй өөрийгөө зохицуулах байгууллага болсон түүхтэй. Үүнийг ESRB гэж товчилдог. Энэ нь яадаг байгууллага вэ гэхээр худалдаанд гарч буй бүх видео тоглоомд насны ангиллыг тогтоож өгдөг. Үүнд E буюу бүх насныханд, E10+ буюу 10-аас дээш насныханд, T буюу 13-аас дээш насныханд, M буюу 17-оос дээш,
A буюу зөвхөн насан туршидтэй хэмээн насаар ангилсан. Тэр цагаас одоо хүртэл Америкийн нэгдсэн улсад албан ёсоор худалдаанд гарч буй бүх тоглоом энэ насны ангилалд хамаарах болсон. Харин Mortal Kombat тоглоомын хувьд M буюу 17-оос дээш насны ангилалд хамаарсан юм. Мэдээж ямар ч зүйлд дүрм журам зохицуулт байх шаардлагатай. Тэгжиж аливаа зүйл зэгцтэй зөв системтэйгээр хөгждөг. Нийгэм бий болсон цагаас л хууль дүрм гэдэг зүйл оршин тогтносоор ирсэн. Үнэхээр маш хурц байдлаар хүчирхийллийг дүрсэлсэн видео тоглоом 10-аас доош насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх боломжгүй биш боломжтой. Кино урлагт хүртэл насны ангил гэдэг зүйл байдаг шүү дээ. Харин ESRB гэх байгууллага видео тоглоомд насны ангилал тогтоож өгснөөр бид одоогийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Өөрөөр бол Mortal Kombat-ын шинэлэг бас шийдэмгий байдал нь видео тоглоомын талаар Конгрессийн сонсгол болгоход нөлөөлж, энэ нь одоогийн видео тоглоомын хөгжил дэвшилд нөлөөлж чадсан юм. Тэгвэл Mortal Kombat-аас сэтвлэж хэд хэдэн дэлгэцийн бүтээл хийсэн байдаг. Хамгийн алдартай нь мэдээж 1995 оны Mortal Kombat, 97 оны Mortal Kombat Annihilation. Ер нь бол аль аль нь маш аргу бүтээл. Ганц авааштай юм өнөөх алдарт iconic хөгжим. Видео тоглоомыг лайв акшн болох хараал баг энэ киногоор ихсэн гэхэд ч буруудахгүй. Гэхдээ 95 оны Mortal Kombat маш муу киноч гэлээ. Ностальжик мэдрэмж өгч чаддаг учраас муу байсан ч гэсэн үзэх дуртай, сайнаар ярьдаг хүмүүс цөөнгүй. Ийм том франчайз, баялаглоор, сонирхолтой дөрүүдтэй ертөнцөө дэлгэцийн бүтээл болгох дээр Warner Bros шантраагүй. Warner Bros Animation Studio, Өмнөд Солонгосын Studio Mir, Digital Animation гэх студиудтай хамтран Mortal Kombat Legends нэртэй 2D анимашнуудыг хийж эхэлсэн. Үүний хамгийн ихний кино нь 2020 онд гарсан Mortal Kombat Legends Scorpion's Revenge. Үүнээс цааш тус цувралын анимашнууд хэдэд гарсан бөгөөд одоогоор нийт 4 бүрийн хэмжээний анимашн гарсан. DC-гийн анимашнуудад дуртай, стил нь таалагддаг бол тус цувралын анимашнууд гарцаагүй таалагдана. Ер нь том боломж юм. Харин үүнтэй зэрэгцэн явж байсан нэгэн төсөл бол live action киноны reboot. Тус reboot нь 2021 онд Mortal Kombat нэртэйгээр нээлттэй хийж, үзэгчдэд ерөнхийдөө холимог сэтгэлдлийг үлдээсэн. Тимт сайн кино гэж хэлэхгүйж маш гоё хийсэн, үзүүштэй хэд хэдэн сцентэй. Үүний нэг бол мэдээж Scorpion-ы оригинальсан. Нэмээд тундажгүй акшн, Joy Taslim, Tadanobu Asano, Hiroyuki Sanada гээд маш гоё кастингтэй болж чадсан. Нөгөө талаас уйтгартай эсгүүд ч байсан. Тэр дундаа зөвхөн кинон зориулж бүтээсэн оригинал гол дүр, Lewis Tani тоглосон Cole Young, кинонд үүрэг багтай, тулааны чадвар нь ч бидний мэддэг iconic дүрүүдийн хажууд жуулдсан юм. Гэхдээ яг нь ерөнхий том зургаар нь хараад үзвэл ер нь боломжийн кино. Харин 2021 онд эхэлсэн тус ребутийн 2 дахь кино Mortal Kombat 2 5 сарын 8-нд нээлттэй их гэж байна. 2 дугаар анги дээр өмнөх ангиас илүү том цар хүрээтэй олон шин дүрүүд орж ирж байгааг трейлерээс харсан баг. Ер нь гарсан трейлеруудыг үзээд байхад тунд ажгүй зугаатай харагдсан. Мөн анхны 7 дүрийн нэг Johnny Cage-д манай Karl Urban ах маань тоглосон. Зохиолын өвдөч төр нэлээд ач холбогдолтой гол дүр гэж харуулж байгаа. Тим амир каризматай сонирхолтой дүрийг Karl Urban хэрхэн бүтээхийг 5 сарын 8-наас үздэцгээе. Johnny Cage charisma. Ер нь Mortal Kombat киноноос үртэй драма, ямар нэг гайхшруулсан зүйл хүлээх хэрэггүй. Үүнийг би өмнөх хэд дэмжлэг дээрээ ярьж байсан. Хамгийн чухал нь файтинг тоглоом учраас акшн хэсгүүдээ маш бүтээлчээр хийгээд зохиол үйл явдлын хувьд алдаа багтай, үзэхэд өөдөхааргүй, фэн сервисээ сайн хийж чадвал болчихож байгаа юм. Нэмээд өнөөх гарын үсэг болсон цус нууж, gore элементүүдээ сайн оруулах нь зүй ёсны хэрэг. Тийм ч учраас кино маань R-rated. Видео тоглоомын насны ангиллыг ESRB гаргадаг бол Hollywood-д MPA гэх байгууллага гаргадаг. R-rated гэдэг нь мэдээж насан туршидтайх. Гэхдээ 17-оос доош насныхан үзэх бол эцэг их асран хамгаалагчийн хамт байх шаардлагатай гэж үздэг. Тийм болохоор жоохон хүмүүс ганцаараа үзэж болохгүй шүү. За тэгэд Mortal Kombat 2 киногоо 5 сарын 8-наас өөрт хамгийн ойр кино театрт очиж үзээрэй. Манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Мөн манай сүүгийн үйл ажиллагааг дэмжих хүсвэл доор гарч байгаа дансаар донешн илгээх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.